Ер нь нэлээд асуудал үүссэн гэдэг мэдээлэл юм л та. Та сая бас нэлээд бүхэндээ дөөрч ном гэдэг байдлаар та сая дэвсэр хөтлөлөөр хэллээ. Ясаа ах тэр сургаг байна. За ер нь бол одоо олон жил сар твчлээ. Ер нь бол манай нам одоо ямар ч дотоод ардчлгүй хэдэн одоо дарга сэтэртэй хүмүүс нь хамаг шийдвэр гаргадаг. Хэрэгтэй үедээ гişүүдээ наалдуулдаг. Хэрэггүй үедээ одоо улс төрийн хурц зүгээр хэлвэл ар өврөөс нь хутгалдаг ийм нам. За тэгэхээр хамгийн гол нь энэ одоо бүх сэтгүүлч тэвэл мэдээлэлд хамгаалт төсөж байна. Дандаа зан нь тэр нэрийг хэлхээ болий хин хэнийг яаж зандгүй. Гэр бүл рүү ч орно, хүүхд рүү ч орно гэдэг. Тэгэхээр та нар маш сайн харах хэрэгтэй. Хин хэнийг яаж ил далд сүрдүүлж байна. Би бол бас ч гэж гадаад харилцаа сайтай хүн, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллагад хандаж олно. Нэг удаа найдаа гişүү энэ Кноп хамтарч дарсангүй гэд. За яах вэ хүслийнхаа эсрэг Кнопын дарыг гэхэд тэр нь ажиллаагүй тоног төхөөрөмж нь. 7-8 хичээгээд бараг 7-8 хичээсэн чадаагүй. Үннээ хэлсэн тэгэхэд яасан? Дарсангүйгээ ширээ балбаж босч ирж байна. Юу гэсэн үг вэ? Энэ олон гişүүд өөдөөс харж байна. Ичиж амьдрээ, нэр хүндээ бодъё гэсэн. За энэ болгоныг би төвчээд олон сар явчлаа. Ёс зүйн орооны дарга Баярбаатар мэднэ, хэлж исэн. Хүний эрхийн асуудал хариуцдаг мэдрэмжтэй хүний эрхийн одоо ажлын хэсгийг хуулийн одоо үндэсний хөтөлбөр 2 дахь шатыг боловсруулах гэж байна шүү дээ. Тэр хөтөлбөрийг хариуцдаг баасан жаргал гээд хуульч эмэгтэйд бас ерөнхийдөө хальт бичсэн. Олон улсын парламентчдын бүлгэм гэж байдаг. Тэнд бас хандах байсан би. Англиар захиагаа бичсэн байсан. Гэхдээ яг хуу бид нар ч бас эмэгтэй хүмүүс хүлээцтэй, хүнлэг, инэрэнгүү. Гэхдээ хэдий болтол инэрэнгүү хүлээцтэй гэж яг хуу. Болохгүй. Дотоод ардчлал байтугай байхгүй. Болохгүй. Хүн нам тарах хэрэгтэй. Би шулуухан хэлээ. Танаа намынхаа ямар дарга үзүүлсэн үзүүлэлт зүйл байна уу? Байлгүй яа гэдэг. Бага шүү дээ. Ерөөсөө өөрөөрөө байх боломж ирчлээ өгөхгүй шүү дээ. Маш хэцүү байна. Би сая ямар их төвчээрж байгааг ядаж талархаж хүндэх хэрэгтэй тийм үү? Үг болгоныг Наранбаяр сайд одоо шүүмжилж шүү дээ. Хагасад 5 дахь өдөр ерхий сайд мэдээлэл хийн гэсэн үү? Хийн гэсэн. Хоёрдугаар боловсролын яам зөвхөн хүн намх мөн үү? Биш. Нийт Монголын үр хүүхдтэй. Нийт Монголын томчууд, эцэг эхчүүд үр хүүхдтэй, чанартай, хүртээмжтэй боловсрол аваасаа гэж байна. Тэрэн дээр бодит тооцоол төсөх хэрэгтэй гэж хэлж байна. Хэрвээ бодит биш бол тэр 105 цэцэрлэгч бай, 95 сургуульч бай, төсөв нь хүрэхгүй тэр 2.8 их найд. Тэгэхээр бодит төсвөл орлогын их усрын яг хаанаас юм гэхээр эсрэг үг хэллээ миний эсрэг. Ямар тэр хүний яам юм уу? Энд чинь нийт Монголын яам. Тэр хүн намаас томилогдоод энэ хамтарсан засагт орж жилч болоогүй шүү дээ. Юунда өөр дээр хүлээж аваад эмзэглээд байгаа. Үг сонсч чадахгүй яаж Монгол улс хөгжих юм? Ингэж жоохон жилч олоогүй их мэдл авч ямар хүнээ гэж байна. Болохгүй. Энэ үеийнхээ хувьд одоо ерөнхий сайдад үргэлжлүүлэн итгэл үзүүлэх эсрэг асуудал дээр ямар би сая үгээ хэлсэн. Та нар харсан биз дээ. Эсрэг Кнопдаар шүү дээ. Ийм бахад ерөөсөө манай Монголд юу дутагдж байна? Би түрүү хэлсэн шүү дээ. Үнэн бай. Улс төрчгөн зоригтой ах хэвээр зоригтой байхын тулд үнэн байх хэрэгтэй. Үнэн байхын тулд эргээ зоригтой ах хэрэгтэй. Зоригтой байхад одоо хэвлэл мэдээллийн байгууллага энэ гадаа зогсож байгаа залуучууд ямар мундаг улс төрийн ашгүй дээ. Улс төрийн оролцоотой идэвхтэй болов. Ийм иргэний нийгэм залуучууд үнийг хайсан ийм иргэдэггүй бол үнэн шударга улс төрчид хожигдноо. Энэ залуучуудын жагсаал энэ үнэн улс төрчд бол бас зориг өгж штэ. Тэгэхгүй бол нэг квотын төлөөл амьдардаг, амиа зогоодог, 4 жил хүлээдэг хүмүүсийн энэ хүлээлтэн дээр нам удирдсан дарга нар тоглоод ил энэ монголчин сүнлөө шулуухан хэлгээр. Нараа хамаг гол юм сонгуулийн систем, сонгуулийн тэр одоо жагсаалт гэж байгаа, квот гэж байгаа, пропорционал тогтолцоо гэж яаж хийцээ? Шалгуур нь хаана байсан? Жагсаалтанд орж байгаа тэр хүмүүсээ ямар шалгуурлаар хэрхэн яаж дараалуулсан? Хаана вэ? Яагаад хинч тэрийг асуухгүй? Нээлттэй нийгэм форум гэх мэт иргэний нийгмийн байгууллагууд, инх цэцэг гэх мэт судлаач, гэрэл доод гэд мобисийн багш эдгээр цөөхөн хүн яриа цөөхөндөө тэд нар хүр хэрэгтэй. Энэ Монгол нийгэмд миний хүндэлдэг, намайг хүндэлдэг, харилцан хүндэлцдэг залуучууд, судлаачид, эдийн засагчид намайг дэмждэг, тэднийхээ дэмжлэгийг амаар байна. Тэгэхгүй одоо монголчууд
нэг 2 байтугай 14-тэй ингэж би ингээ хуурч амьдрах Гинт яагаад хариуцлага аваад яг ийм хааж боос гинт яагаад өнөөдөр гинт өнөөдөр ярьж ямар Тэгээ одоо үг болгоно гэж чинь. Сая одоо энэ чуулган дээр хэлсэн үгийг хянаж ийн, буруу үг хэллээ гэж ийн. Юу гэсэн үг вэ? 5 дахь өдөр бас буруу үг хэллэгс. Тэгээ яах гэдэг. Тэгвэл би иргэдийг төлөөлөхөө болиё. Энд ч одоо 3.5 сая хүнийг төлөөлөөд бид нар маш хариуцлагатай ийм чухал ажил хийж байгаа. Энийний цаана хүмүүсийн амьдрал явж байна. Цаг хугацаа урсж байна. Цаг хугацаа урсах тусам хүмүүсийн амьдрал тэнд дороотоод байна. Энд ингээд жүжиг хэсгээ болохгүй шүү дээ хүмүүсийг хуурж. Чи хүмүүсийн хадлаа чин сэтгэлээс амьдрах ёстой. Тэгэхгүй 126 би эндээ таалагдах гад би энийхээ хэлсэн үгийг хянаа сууж явах ёстой юм уу? Үгүй. Тэнд гадаа иргэд амьдраад байна. Тэдрийгээ төлөөлөөд шударгасны төлөө, эдийн засгийн төлөө, төсвийн зөв зарцуулалтын төлөө, төсвийн сахилга батын төлөө хийн гэсэн тэр том жижиг мега төслүүдээ үнэн чин сэтгэлээс хэрэгжүүлэх төлөө явж явах ёстой болохоос биш. Энэ миний талуу, тэр фракцуу, энтэй нойлвол миний одоо нүү хууль санаачилсан болох уу, дараагийн сонгуульд маань би нэг ажилсан болчихынсон, нөгөө PR нөгөө хийвэл мэдэл болохгүй. Энэ буруу яваад байна. Монголчуудаа бид өөрсдөө хуураад байна. Хайрын цаг хугацаа, хайрын энерги, хайрын хамгаалт төлж ийн гэдэг шүү. юм бэ энэ асуудал. Тасаа өөртөө хамгаалсан нь хамгаалт төлж ийн гэдэг шүү. дарагч байгаа. Одоо энэ дарамтыг хэлэхгүй. хариуцлагын хорооны дарга маань ярьсан болгоно нь учиртай үнэлэлтэй би яг нарийн сайн дагаагүй уншаагүй. Тэгвэл тэр хүн яагаад бас өмнөх үүргээ сайн хариуцлагатайгаар хийж би бас хүсэж ийсэн удаа би. За ийм бай. Та өөртөө хамгаалт төлсөн үү? Тийм шүү дээ. Хамгаалт хүсэн шүү дээ. Хүсье. Хэл мэдээлэл бол бүрдэх засаг шудраг үнэн хүмүүсээ хамгаалах хэрэгтэй. Тэгжээч хүмүүс илүү зоригтой байна. Зөвлөлтөөрөө ер нь тэжрээ болоод саналаа нэгтгэсэн гэж ойлгосон. Гэвч дотроо ийм За зөвлөлтөөрөө саналаа нийлэхэд дотоод арчлах хэрэгтэй, мэтгэлцэх хэрэгтэй. Хин нэгний үгээр хүчээр биш. Уучлаарай. Тэрийг сэтгүүлч та нар сайн зөв асуу. Гүн ор. Аливаа асуудал руу гүн ор нухацтай бод гэж би постероо дандаа гуйдаг шүү. Зөрлөн гишүүн мөнх соёлоос та бүхэндээ тодруулах мэдээлэл авч хүргэлээ. Тэрээр одоо хүн амд харах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийллээ, мөн өөртөө хамгаалалт хүслээ. Мэдээллийг та бүхэнд үргэлжлүүл өргөх болно. Яг одоо Улаанбаатар хотод 1 цаг 44 минут болж байна.